За та бүхэн статиныг бичиж үзээгүй бичдэггүй эмчнэр гэж юм бол энэ бол байхгүй байх тийм. Гэхдээ одоо хүн болгонд эмч болгонд нэг асуулт байдаг байх тийм. Статиныг ямар хүнд бичих вэ? Хэн зөвлөх вэ? Хизээ эхлэх вэ? Хэдийн хугацаагаар зөвлөх вэ? Ямар тунгаар явах вэ? Яаж хариулах вэ гэдэг асуултууд бид бүгдийг толгойд байж ирдэг. За тэгэхээр энэ эдгээр одоо асуултууданд хариулахыг бас та бүхэндээ хэлцгийг хичээнэ. За зүрх судасны статиныг ярихын өмнө бол зүрх судасны өвчний урьдчилан сэргийлтийг заашгүй ярих шаардлагатай болдог. Тэгэхээр урьдчилан сэргийлт гэж юу вэ гэхээр бүгдээрээ л анх дахь болон хоёр дахь урьдчилан сэргийлт гэж ярих байх гэж бодож байна. За тэгэхээр анх дахь урьдчилан сэргийлт гэхээр нөгөө зүрх судасны маань эрсдэл хүчин зүйлүүд байлээ. Өөх тосны солилцооны хямрал, за даралт ихтэлт, чихрийн шижүүн өвчин, бодис солилцооны хам шинж эдгээрийг бууруулж бид нар анх дахьчаар урьдчилан сэргийлж яах гэж ярьдаг. Гэхдээ энэний бас суур байдаг гэдгийг хизээч мартаж болохгүй. Энд болохоор одоо бүр урагт няраа үеэс эхлээд эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй болдог. За тамхиталт байна, дам тамхиталтай байдаг. Биеийн хөдөлгөөнд хүүхэд байхаас эхлээд энэ бүгдийг дандаа бодолцож явах хэрэгтэй. Биеийн жингийн илүүдэл, биеийн жингийн бас одоо дутуу байх шийдвэр бас нөлөөлдөг. Орчны одоо агарын бохирдол энэ болон бас нөлөөлж байгаа хооллолт байна. Энэ суурийг бас хизээч мартаж болохгүй. Энэ байгаа эрсдэл хүчин зүйлүүд гэж яриад байхаас илүүтэй. За тэгэхээр урьдчилан сэргийлэлт гэдэг статиныг бид нэр голчлон одоо хүндрэл гарцаа харна. Тийм зүрх судасны хүндрэлүүд, сэтгэл судасны эмгэг, цэцэн артерийн эмгэг, тархины судасны эмгэг, захын артерийн эмгэгүүд зүрхний дутагдaltaй зүрхний судасны одоо бусад эмгэгүүдийн үед статиныг сонгох нь бол төлхөө авах гэж бодож байна тийм үү? Та гэдэг юм тийм. Тэгэхээр энэ суур одоо анх дахь урьдчилан сэргийлэлтэн дээр хэрэгжилж байгаа вэ? Энэ бас тодорхойгүй байх гэж бодож байна. За тэгэхээр дараагийн слайд дээр болохоор та бүхэнд энэ зүйлийг харуулахыг зорьсон. Бид нар өвчлөсөн хойно нэмжлээд байдаг тийм өвчлөөд тухайн хүн маань хөдөлмөрийн чадвар алдсан байдлаар дахиад хэдэн жил амьдрах болно тийм хүндрэл гарцсан байна. Тэгэхээр эдгээр эрсдлүүд маань тийм хөдөлмөрийн чадвар алдсан жилүүдэд хэрхэн нөлөөлөд байгаа юм бэ гэдгийг энэ графикаас харж болно. За нийт зүрх судасны өвчлөл маань өөрөө 100 мянган хүн амд хэдэн жил ийм хүчний одоо бэрхшээл алдсан юм байдалтай амьдарч байгаа юм бэ гэдгийг харуулж байна. За энд бол хамгийн ихээр нөлөөлдөг нь бол цусны даралт ихсэл мөн холестерины өндөр байх нь бас дутуугүй бас нөлөөлдөг гэдгийг бол эндээс харж болно. Тэгээд гуравт нь бол тамхи яаж нөлөөлж байгааг харж болно. За тэгэхээр статин ямар үед хэрэглэдэг вэ гэж заалтдаг та бүхэн мэдж байгаа тийм. За холестерин болохоор сайн холестерин буюу өндөр нягтралтай холестерин, за бага нягтралтай холестерин гэсэн хоёр төрлөөд. За хүний биед бол ер нь бол хоол ундаар бол 20 орчим хувь нь холестерин одоо хүнсээр авдаг бол 80 орчим хувийг нь болохоор бэлгэнд болон гидсний ханд бол холестерин синтезлэгддэг. Тэгэхээр одоо ихэнх хувь нь бол хүний бие махбод бол өөрөө үүсгдэг гэж ойлгож байна. За тэгэхээр цуснд холестерин өндөр байх тусмаа ялангуяа бага молекул холестерин өндөр байх нь зүрх судасны эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг бид бүхэн сайн мэдж байгаа. За дасгал хөдөлгөөн хоол хүнсэндээ ур тусны хэрэглээгээ бууруулах, за эслэг ихтэй хоол хүнс хэрэглэх нь бол холестеринийг бууруулдаг ч гэсэн энэ бас сайн хангалттай болж байгаа. Тэгэхээр бид нар зайлшгүй энэ эмчилгээ хийхээс аргагүй болдог. За та бүхэн статины хэрэглээг одоо ямар өдөртөмж, ямар заавар баримталж зөвлөдөг вэ? За ийм 2016 онд бол Европын дислепидемийн менежментийн өдөртөмж
бас шинжлэгдсэн байна тийм. За одоо бас Монгол улсад бас энэ дислепидемийн удирдамж хилцүүлээ явж байгаа бараг одоо төсвийн батлагдах шатанд орсон байгаа. Тэгэхээр урьдчилан сэргийлэлтэн дээр статины хэрэглээ яаж одоо дислепидемийг эмчлэх вэ гэдэг асуултууд бол сүүлийн жилд бол дандаа юм хоёр тийшээ чиглэгдсэн. Одоо энийг урьдчилан сэргийлээд байх шаардлагагүй. Эсвэл одоо урьдчилан сэргийлэх зайлшгүй хэрэгтэй байна, энэ зүрх судасны өвчлөлийг үүсгээд байна гэдэг олон юм маргаанууд гарч ирсэн. Энэ нь болохоор ямар үеэс вэ гэхээр ялангуяа 2013 онд Америкийн одоо дислепидемийн артери цус хатуурлын удирдамж зааврууд дээр холестерин түвшин одоо босох түвшин гэдэг байгаа. Эмчилж эхлэх босох түвшин бол буурсантай холбоотой статин бол толгойд оруулан бичигдэж эхэлсэн. За энэний эсрэгээр бол судлаачид за энэ эмийн компани юу болж байна, хүн болгон статин хэрэглэлээ гэж ач холбогдол байхгүй гэсэн тийм нийтлэлүүд ихээр гарах болсон. За энэ болохоор ер нь бол телевиз, радио, хэмжлийн мэдээлэлүүд бол одоо эмчнэрийн зөвлөмжөөсөө илүү хүмүүст их амархан тустай юм байна. Энийгээ дагаад статин орхих болсон хүмүүс статин хэрэглэхээ болж гисэн. За тэгээд энэс хойш бол бас эсрэг чиглэл судалгаануудаас нэлээд хийгдсэн та бүхэн даган танилцуулагдана. За статин хэрэглэх одоо заалтууд гаргахаас өмнө бол та бүхэн мэдээж хүнийхээ эрсдлүүдийг зайлшгүй үнэлэх хэрэгтэй байна тийм. За зүрх судасны хүндрэл эрсдлүүд гараагүй өвчтнүүд дээр нь эрсдэл ямар байна вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай. За энийг ашиглахад бол артерийн даралт, хүйс, тамхи татдаг татхгүй үсэх, мөн холестерины түвшин бол зайлшгүй шаардлагатай болдог. За тэгээд сүүл гарсан 2016 оны Европын удирдамж дээр ямар үед одоо эмийн эмчилгээний асуудлууд яригдах вэ гэдэг нь бол одоо энэ шар түвшингүүд байна тийм. За эрсдлүүд маань өндөр байх тусмаа холестерины босох түвшин маань бага болоод эхэлж байна тийм. Эрсдэл бага байх тусмаа эмчилгээ эхлэх түвшин маань бас арай өндөр. За энэ дээр бас товчхон бас ойлгомжтой тийм. Эрсдэл өндөр байх тусмаа бага ихтэй холестерины түвшин одоо 70 мг тэстэхээс бага байх ёстой шүү. Энд одоо эмчилгээ гэж энийхээ байр түвшин болгож эмчлэх хэрэгтэй. За өндөр эрсдэлтэй гэдэг нь болохоор та одоо 10 жилийн дотор зүрх судасны хүндрэл эрсдэл гарах юу 5%-аас дээш гэсэн хүмүүс байгаа. За эднийг бол та бүхэн мэдж байгаа. Энэ дээр цагаалтаа явах уу? За тэгэхээр түрүү хэлсэнтэй 2013 оноос хойш 15 оны үед бол статины хэрэглээний одоо сөрөг мэдээллүүд их гарах болсон. Энтэй холбоотой бүр эмчнэр хүртэл одоо энийг бичгүй яах вэ? Эргэлзэж эхэлсэн. За статин бол зүрх судасны өвчин үүсэхгүй эмчийн мэдлэлээ. За сөрөг талууд нь юу вэ? Либидорын харах тал нь юу вэ гэх мэлийн мэдлэлүүд гарч ирсэн юм. Тэгээд энэс бас статин бол хамгийн олон судлагдсан эмнэлүүд юм тийм. За сүүлд болохоор Lancet дээр хэвлэгдсэн 2016 онд дээр болохоор энэний харин эсрэг чиглэлээр хандуулж эхэлсэн. Энэ болохоор юу гэхээр ингээл статины гаж нөлөөг ингэж дөрвөлгөж тавиад байгаа энэ мөн статин эмчлэхээ бол үр дүнгүй байл гэдэг байгаа. Үнэхээр бид нар бай төвшөндөө хүрч эмчлээд байгаа мó үгүй гэдэг асуудалтай тийм. Энтэй холбоотой гараад байна гэсэн асуудлыг тавьсан. За тэгээд миопати гэдэг байгаа тийм гаж нөлөөний нэг булчин зүрх одоо булчинтай холбоотой зовир шинж тэмдгүүд нь болохоор хурдан эмээ зогсооход л идэгчдэг юм асуудал тийм. Харин эмээ зогсооход энэ зүрхний шивдээс харалт болох энийг бол бид нэр зүгээр болгож чадахгүй гэдэг асуулт байна тийм. Тэгэхээр ийм асуудлаасаа болоод энэ бол статиныг хэрэглэх зүй юм аа гэсэн бас олон судалгаагаар бол гаргасан байна. За энэ бол хоёр дахь үргэлжлэн сэргийлэлт дээр мөн анх дахь үргэлжлэн сэргийлэлт дээр олон судалгаанууд хийгдсэн байдаг. За
Америкийн одоо JMA гэж зүрхний сэтгүүл дээр бол хэвлэгдсэн судалгаа нь 2016 онд. За мэдээж зүрх судасны өвчин цусны эргэлтийн тогтолцооны өвчин одоо хүндрэл гарсан юунууд болохоор тохиолдлууд болохоор 65-аас дээш гэсэн одоо илүү байгаа харагдаж байна. Гэхдээ анхдагч одоо эрсдэлтэй хүн ам маань бас энэ залуу юу дээр залуу бүлэгт бол илүү байгаа. Гэхдээ нийт одоо жилд тохиолдож байгаа одоо нас баралт бусад цусны эргэлтийн тогтолцооны тохиолдлууд маань болохоор бас энэ залуу бүлгүүд бас илүү байгаа. Тэгэхээр энэ дээр бас урьдчилан сэргийлэлтэн дээр анхаарах хэрэгтэй юм шүү гэсэн асуудлуудыг гიშүүлж судалгаа хийсэн байдаг. За зөвхөн жижигхэн одоо манай тасаг дэмжлүүлж байгаа хүмүүсийн би насны бүлгийг нь та бүхэнд харуулахыг хичээж байна. Энэ болохоор зүрхний шилдээсийн тасаг дэмжлүүлж байна гэдэг чинь зүрх судасны өвчлөл одоо нэгэнд онцлогдсон судасны хөндлөлт гарсан одоо өвчлөлүүд байдаг тийм. Эдгээр өвчлөлүүдийг харахад дандаа одоо ихэнх одоо 60% нь болохоор залуу хүмүүс байгаа. Хөдөлмөрийн одоо насны хүмүүсээ тийм 41-ээс 54 насны хүн 1500 орчим хүн дээр болохоор 900 орчим эдгээр насны хүмүүс. Тэгэхээр бид нар энэ хүмүүсийг энэ хүндрэл гарахаас өмнө яагаад урьдчилан сэргийлээгүй юм бэ гэдэг асуултууд бас гарч байна. За 2013 оны хийсэн судалгаанаар статин хэрэглэсэн тэгээд хэрэглээгүй одоо плацебо хэрэглэсэн бүлгүүдийг харьцуулж үзэхэд бол статин хэрэглэсэн мэдээж одоо үр дүн зүрх судасны одоо нийт нас баралт зүрх судасны өвчнөөр одоо хүндрэл гарах тохиолдлууд тийм харалтын тохиолдлууд за судасны одоо бусдаас дахин судасжуулах одоо эмчилгээ хийх шаардлага гарсан тохиолдолд аль алинд нь болохоор статин бол ач холбогдол өндөртэй байсан. За харин 2013 оны судалгаан дээр болохоор чихрийн шижрийн үүсэх эрсдэл нь бол статин дээр илүү гарч ирсэн. За тэгэхээр сүүлд 2016 онд хийсэн судалгаанууд дээр мөн адилхан үр дүн гарсан. Гэхдээ чихрийн шижрийн эрсдэл бол тийм айхтар үнэ биш юм аа гэсэн тийм үр дүн гарсан. За нэгд бид нар одоо хүндрэл гарсан хоёрдогч урьдчилан сэргийлэлт бол ойлгомжтой статин хэрэглэх нь бол ойлгомжтой. Гэхдээ одоо 5-аас доош зүрх судасны одоо тэр скороор 5-аас доош хувийн эрсдэлтэй хүмүүс маань дунд буюу бага эрсдэлтэй бүлэгт орчтой. Тэгэхээр энэ бүлгийн хүмүүстээр үнэхээр бид нар статинаа хэрэглээд урьдчилан сэргийлэх шаардлага байгаа юу гэсэн асуултууд гарч ирж байгаа. За энэ дээр бас судалгаа хийсэн байдаг. Статин хэрэглээгүй энэ тохиолдол дээр одоо өндөр эрсдэлтэй хүмүүс маань харин жилд одоо зүрх судасны бусад эрсдлүүд гарах юм тохиолдлууд маань бага эрсдэлтэй дээр илүү гараад өндөр эрсдэлтэй хүмүүс маань илүү одоо хоёр дахь урьдчилан сэргийлэлт бусад эмчилгээ эдгээр хяналтанд сайн байдгүй тэрнтэй холбоотой юу бага эрсдэлтэй дээр харин зүрх судасны одоо хүндрэл гарах тохиолдлууд нь илүү гарсан байсан энэ судалгаан дээр. Тэгэхээр бага эрсдэлтэй гэх тусмаа одоо эмчлэхгүй хаяад иж болохгүй маа тийм энийг бас анхаарах хэрэгтэй гэсэн ийм мессежийг бид нарт өгч байна. За энэ түрүүний судалгааны үр дүн байдаг. Диабет үнэхээр үүсгээд байгаа мó гэхэд бол үнэхээр яг хөө тодорхой хэмжээгээр бол диабетийн эрсдлийг нэмэгдүүлдэг ч гэсэн эрсдэл бол тийм айхтар статистик ач холбогдол өндөр бишээ гэсэн 6 судалгааны үр дүн байдаг. За тэгэхээр бид нар хин статиныг хэрэглэх шаардлагатай болчихвоо. Мэдээж энэ зүгээр зүрх судасны өвчин ихэрсэн хүмүүст бол статин зөвлөх тодорхой тийм тодорхой. Энийг бол Европын гайдлайнс заавар дээр бол нэгийн зөвлөдөг. За бага нахтралтай липопротеин 190-ээс дээш бол мэдээж нэгийн зөвлөн. За сүүлийн удирдамж дээр бол 40-оос дээш насныхаа за холестерин маань 190-ээс доош байгаа ч гэсэн чихрийн шижийн өвчин онцлогдсон өвчин бол анхдагч урьдчилан сэргийлэлтэн дээр заавал зөвлөн гэсэн байгаа нэгийн. За хамгийн их маргаа дагуулсан нэг асуудал маань болохоор чихрийн шижийн өвчин онцлогдоогүй мөртлөө за
За холестерин маань бага нөхцөлтэй липопротеин маань 190-с доош хүмүүстэй анхдагч үлдсэн сэргийлтээр зөвлөх хэрэг байгаа мó гэсэн юм асуултууд хамгийн их маргаан дагуулдаг. За тэгэхээр үнэхээр бид нар урьдчилан анхдагчаар статиныг зөвлөд урьдчилан сэргийлэх ёстой мó гэдэгт нэг ийм зураг харуулгыг хичээсэн. За мэдээж бид нар өвчнөө эмчлэх ёстой, суд татварлал эмчлэх ёстой. Тэгээ суд татварлын залуу наснд эхэлдэг тийм өөрчлөлт. За тэгэхээр бид нар энэтэй адилханаар тийм үнэхээр төслийн шатны хүндрэл гарцсан хаан эмчлэх гээд байгаа мó бид нар ийм гарахаас сэргийлж одоо эмчлэх ёстой мó гэдэг асуулт байна. Тэгэхээр ер нь бол бага нөхцөлтэй липопротеиныг хамгийн эрт хямж хамгийн бага түвшинд нь барих тусмал өвчин үүсэх үүсгэл одоо цаг хугацаанд хойшлуулж чаддаг юм аа. За тэгээд өмнөд хэлэхэд бол манай улс маань өөрөө зүрх судасны өвчлөлийн эрсдэл өндөртэй орны тоонд орж байгаа. Тэгэхээр холестериныг бол бас төвшингээ харгалзаад статин эмчилгээг өдөр бүртээ хэмжих хэрэгтэй шүү. Өдөртөмжүүд дээр Европын албаны өдөртөмжүүд дээр мөн одоо шинээр гарч байгаа Монгол улсад хэрэгжиж байгаа заавар дээр бас энэ төвшнгүүдийг бол тодорхой гаргаж өгсөн байгаа. За тэгэхээр бид нар хүндрэл гараагүй дээ. Зүрх судасны хүндрэлгүй 40-с дээш насныхандаа бол эрсдлийн үнэлгээг бол заашгүй хийгээд статин заалттай эсгийг бол шийдэж авах хэрэгтэй шүү. За тэгэхээр хамгийн гол юм нь болохоор анхдагч урьдчилан сэргийлт хамгийн чухал заавал өвчсөн хойно хүндрэл гарсан хойно дэмжлэх биш урьдчилан сэргийлэх хэрэгтэй. За баярлалаа.